Найрамдлаараа өгүүлсэн Дархан хотын Ундгоо хүн Мэдэгмаагийн отхон туяагийн нэрэмжит хөнгө атлетикийн өсвийн авар шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлттэй хийлээ. 1993 онд Дархан уул аймгийн 3 дугаар сургуулийг төгссөн отхон туяа нь улсын аваргад 10 удаа тэргүүлж байжээ. 1998 оноос хөнгө атлетикийн багш мэргэжилтнээр ажиллаж байгаад 2001 оноос эхлэн Япон улсын ахлах сургуульд багшлах болсон байна. Өөрийн сурч мэдсэн бүхнээ ирээдүйн хойч үедээ хөвлүүлэх улмаар 2020 онд Япон улсад зохион байгуулагдах тэмцээнд дархныхаа тамирчдыг оролцуулах зорилгын дор энэхүү тэмцээнийг зохион явууллаа. Дархны баг бол маш хүчтэй өрсөлдөгч, маш эвсэг хамт олон байсан. Үнэхээр олон улсын аваргын тэмцээс олон медаль авч эхний байруудад ордог тийм мундаг тамирчтай байсан. Одоо ч гэсэн тэр медалийн буйхаг та бүхэн таслаагүй гэдгийг би бас сонсож байгаа. Тийм та нараа маш их бахархаж, маш их баярлалаа гэж хэлэх байна. Тэгээд манай энэ Дархан хот энэ шорон зам дээр би бол хүүхэд 9 наснасаа эхлээд гүйж байсан. Үнэхээр энэ цастаа өдөрч, бороотой өдөрч, сэлэгтэй өдөрч үнэхээр өдөр болгон гүйж битгэлээ хийдэг байсан. Тэр бүх амжилт тэр хөсийг минь хамтдаа хуваалцж байсан багш дасгалжуулагч болон тамирчдынхаа өмнөөс маш их баярлалаа гэж хэлэхэд таатай байна. Хөнгө атлетикийн спортод Дархан уул аймагт 1966 оноос үүсгэн хөгжиж ирсэн түүхтэй бөгөөд Дарханы баг тамирчид өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 10 удаа дараалан тэрүүлсэн багтан амжилтыг үзүүлж байжээ. Энэ спортод 2 дугаар ангиас эхэлж байсан. Сая тэгээ уртын яриасан 4 дугаар амьдэрсэн. Дархан уул аймгийн 4 дугаар сургууль шүү. Жил анх удаа ирж энд оролцохдоо би нэмэр хөнгөний хичээл би эрүүл мэнд байх хэвээр. Тэгээд эрүүл бие хичээлж байгаа. Би Ар хангаа аймгаас оролцож байгаа. Тэгээд энэ тэмцээн бол үнэхээр гоё тэмцээн болж байна. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүдийн энэ авиа чадварыг бараг илрүүлэх тэмцээн болж байгаа гэж би бодож байна. Яг энэ спортоор хэдэн жил хичээлж байгаа юм? Өнгөрсөн хугацаанд ямар амжилтуудыг гаргаж ирсэн бэ? Би 3 жил хичээлж байгаа. Тэгээд аймагаараа медаль авч тэгээд Нодлингийн болсон улсын аваргын кросс 3 дугаар байранд. Хүүхэд залуучуудын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн нэрэмжит тэмцээнийг санаачлан зохион явуулж өгөө Мэдэгмаагийн отхон туяад Дархан уул аймгийн хүндэт шагналуулах тэргүүний ажилтны цол тэмдгийг мөн шагнаж урамшууллаа. Цаашдаа тус тэмцээнийг жил бүр зохион явуулах төлөвлөгөөтэй байгаа мэнэ.